Монгол цэргийн өдрөөр зэвсэгт хүчний 104 жилийн ан хүрээнд аймгийн цэргийн штаб зэвсэгт хүчний 256 дугаар ангиас 13 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр аймгийн цэг даргын ивэлдоор марш тактикийн аврах тасаг шалруулах тэмцээн эхэлж, жигсаалын болон гардан талааны үзүүлэх тоглолтоор нээлттэй хэлээ. Тэмцээн 12 цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баг тамирчид оролцож, зэвсгийн болон химийн норматив, байр зүүн координат олох, зэвсэгтэй болон зэвсэггүй хийх жигсаалын үзүүлбэр зэргээр өрсөлдөнө. Өнөөдөр бол гарааны өмнөх ажиллагаа юу байран дээр ажиллагаа жагсаалын үзүүлэх тоглолт, гардан дулааны үзүүлэх тоглолт, төрөл бүлийн галын болон химийн нормативуд, биеийн тэмрийн нормативуд гэсэн тэмцээнүүд нь энд өнөөдөр талбай дээр явуулж байна. Маргааш бол 256 дугаар ангийн полигон дээр гарааны маршийн буюу гүйлтийн замын үйл ажиллагаанууд нь ингэж явагдана. Монгол цэргийн өдөр зэвсэгчний 104 жилийн тохиолдуулаад бид бүхэн бас аймаг орон нутгийнхаа удирдлага, аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд маань хамтраад энэ эх орон зүйлслийг төлөвшүүлэх, батлан хамгаалах салбар ер нь төрийн цэргийн байгууллагуудаа сурталчлах ард иргэдэд бас нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр манай цэргийн хаан улаан төгөөд 256 дугаар ангийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Энэ өдөрлөгөөрөө бид зэвсэг орон тоонд байгаа зэвсэг техникүүдэд сард иргэдэд танилцуулж, түүний хүчин чадал, тактик техник өгдөг ямар зориулттай мэ гэдгийг бас танилцуулж, мөн хугацаа цэргийн албан агчны хүнсний норм, хувцас хэрэглэл, ахуйн хэрэглэлийн нормыг бас танилцуулж байна. Марш тактикийн тэмцээн болон цэргийн зэвсэг техникийн үзэсгэлэн хүүхдүүд ихээхэн сонирхож асууж лавлаж байлаа. Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний он баяраар батлан хамгаалах үйл ажиллагааг хүүхэд залуучд ойлгуулж, цэрэгч эх оронч үзлийг төлөвшүүлэх нь хамгийн чухал зорилго байгаа гэдгийг хурандаа дэлгэр сайхан хэллээ. Цэргийн гавийн улаан тугийн одонд зэвсэгт хүчний 256 дугаар анги нь зэвсэгт хүчний ууган хорооны нэг танкийн тусгай хороо гэдгээрээ онцлогтой юм а. Энэ Бирдэм 2 гээд байлдааны тагнуул явуулах зорилттой газар уснаа явагч. Ерөнхийдөө газрын оройн дээр хөнгөн маневр хийх, байлдааны ажиллагаа явуулж яхад юу яах суртаа. Тагнуул хийгээд тэнцээс өөрчлөн сэргийлээ гарах үүрэг зориулттай биш юм байхгүй ерөнхийдөө бол. Тэгээд зэвсэгэл нь 14.5 мм КПВ-тэй полимод, ПК-тай полимодоор зэвсгэлдэг. Тоот нь 4 үний тооттой. Механик жолооч, машины дарга, сумлагч ингээд 4 үний тооттой бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байлдааны ажиллагаанд явагддаг. Тэ одоо бол ашиглахгүй хэрвээ ямар нэгэн байдлаар цагийн байдал үүсэх юм уу эсвэл байлдааны ажиллагаа явагдах үед техникүүд бүрэн гараад ашиглах боломжтой техник. За манай ах нэг ээлжиндээ 4 тоогоочтой 4 ээлжээр явж ам чанартай хүртээмжтэй олоор цэргүүдээ үйлчилж ажилладаг. Нэг доор 200 цэрэг 250 цэрэг хүлээж авч гал тогоонтой хоол хүчин чадалтай. За одоо болохоор мөн ард иргэдтэй хамтруулах зорилгоор хээрийн гал зуухаа зөөрийн тоогоо энд дэлгэсэн байна. Код 75 дэлгэж эндээ код 75 тоогоо нь болохоор нэг дор 75 хүний хоол их чадалтай. Өөр дээр 1-2 дугаар хоол болгон залуун цай бас хүчин чадалтай тоогоо байгаа. За энэгээр ард иргэдтэй 2 дугаар хоол хийж амтлуулж байна. Бас нөгөө цэргийн талхаг их гоё гэдэг чинь талхаа бас өөрснөө мэддэг. Тий талхаа болохоор манайх өөрсдөө талхан цэгтэй өөрсдөө барьдаг байгаа. 3 талхны талхачинтэй тэд нар маань өөрсдөө талхаа барьж цэргүүдэд олгодог байгаа. Нэг цэрэг өдөртөө 500 г талхад их нормтой байдаг. Мөн нэг цэрэг өдөртөө 420 г ах 4 удаагийн хоол иддэг. Өдөрлөгийн үеэр орон тоонд байгаа зэвсэгт техникийн үзэсгэлэн гаргаж хугацаа цэргийн алба хаагчийн хүнс, хувцас ахуйн хэрэглээний нормыг олон нийтэд танилцуулж цэргийн хоолны амтлагааг зохион байгууллаа.